Сайн байцгаана уу хүүхдүүдээ. Нийгэм судлал хичээл олон улсын харилцаа бүлэг сэдвийн хичээл номер 7-г судалцгаая. Өнөөдрийн хичээлийн хүрээнд Монгол улс ба олон улсын хамтын нийгэмлэгдэх оролцооны тухай үзнэ. Монгол улс олон улсын хамтын нийгэмлэгдэх үйл ажиллагаанд хэрхэн оролцож байна вэ гэдгийг та бүхэн дэвтэр дээрээ тэмдэглээд асуултанд хариулаад үзээрэй. За суралцсан зорилтын хувьд хараад үзэх юм бид нар 10 дугаар ангидаа олон улсын хамтын нийгэмлэгдэх оролцоо буюу зөвхөн хөрш улсуудтай харилцааг үзэж байсан бол 11 дугаар ангидаа олон улсын хамтын нийгэмлэгдэх оролцоо буюу 3 дахь хөршийн бодлого олон улсын байгууллагууд дахь хамтын ажиллагааны тухай үзсэн байгаа. Өнөөдрийн хичээлийн судлах агуулгын хувьд Монгол улс олон улсын хамтын нийгэмлэгдэх оролцоо буюу 3 дахь хөршийн бодлого нэгдсэн үндэсний байгууллагатай олон талт хамтын ажиллагаа, бус нутгийн олон улсын хамтын харилцаа, олон улсын байгууллагуудын хамтын харилцааг дэлгэрүүлж үзэх ёстой байгаа. Монгол улсын гадаад хөдөлгөөний үзлэлээр хамтлаас хараад үзэх юм бол Монгол улс нь олон улсын эрх зүйн нийтээр хүлээн зөвшөөрсөн эрх зүйн хэм хэмжээг баримтлах бөгөөд энхийг баримтлах үйл ажиллагаа хэрэгжүүлдэг. За мөн Монгол улсын нэгдэн орсон олон улсын гэрээ конвенцийг дагаж шударгаар биелүүлэх үүрэгтэй бод үндсэн хуультай харьцуулбал түүнийг мөрдөхгүй байхаар заасан байдаг. Харин үндэсний аюулгүй байдлын үзлэлээр хамтлал зааснаар үндэсний язгуураас сонирхлыг буюу гадаад буюу дотоод таатай нөхцөл байдлыг хангагдсан байхыг хэлнэ гэж байна. Үндэсний язгуур эрх ашигладаг Монгол улсын тусгаар тогтнол нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, Монголын ард түмэн соёл иргэншил, орчин тогтнох үндэсний хэв нэгдэл, хүний хэрэгчлүүд баталгаатай хангагдсан байдал, эдийн засгийн тогтвортой, экологийн тэнцвэртэй хөгжил зэргийг багтааж авч үзэж байгаа. Энэхүү үзэл баримтлал зааснаар Монгол улс нь нээлттэй эвсэлд үл нэгдэх буюу олон тулгуурт гадаад бодлого явуулна гэж Монгол улсын гадаад талын үзэл баримтлалд заасан байдаг. Тэгэхээр бид нар энэхүү бичиг баримтыг мөн эргэн харах шаардлагатай байна гэсэн үг. Монгол улсын олон улсын хамтын нийгэмлэгдэх оролцооны зарчим тэдгээрийн агуулгыг дэлгэрүүлж үзцгээе. Зарчмын хувьд олон тулгуурт байх, практик буюу идэвхтэй байх зарчим, тэнцвэртэй байх зарчим, үндэсний эрх ашигт нийцсэн байх зарчмуудыг онцолдог бол олон тулгуурт байх зарчмыг тодорно. Энэ зарчим нэг талаас Монгол улсын үндэсний эрх ашиг буюу аюулгүй байдлыг сахин хамгаалах үүднээс болох олон улсын оронтой хамтран ажиллах буюу нөгөө талаас олон хэлбэрээр явуулахад зохимжтой байдаг. За практик байх зарчим нь энэ зарчим нь гадаад харилцаа хамтын ажиллагааны нөөц бол цаг аль болох бүрэн дүүрэн дайчлах зохион байгуулах явдал байдаг. За 3 дахь буюу тэнцвэртэй байх зарчим дээр бол энэ зарчмад стратегийн зорилтыг хэрэгжүүлэхдээ шат дараалан архив Монгол улсын хувьд стратеги ашаалгүй бүхий гүрнүүдийн Монгол дахь эдийн засгийн болон сонирхлыг тэнцвэржүүлэх чиглэлсэн байгаа. За үндэсний эрх ашиг язгуур сонирхлыг хамгаалсан буюу үндэсний хөгжлийн зорилтуудыг хөгжүүлэхэд чиглэнэ гэж заасан нь Монгол улсын зарчмыг бол дэлгэрүүлж байна. За Монгол улсын гадаад бодлогын 6 тулгуур зарчмуудыг харуулсан. За өмнө бусад буюу дараагийн хичээлүүд дээр ч гэсэн үзэж байгаа. За хөрш улсуудтайгаа өрөнд орны орнууд, за бус нутгийн харилцаа нэгдсэн үндэсний байгууллага, за социализмын дараах орнууд, за хөгжиж буй орнуудтай хамтарч ажиллах бол 6 тулгуур зарчмыг бол заасан байдаг. За 3 дахь хөршийн бодлого ч Монгол улс зөвхөн 2 хөрштэйгээ хамаарлын дор байх эсгүй бөгөөд 2 хөршийн нөлөөллийн зохих тэнцвэрийг хадгалах буюу 3 дахь хүч буюу 3 дахь хөршийн нөлөөлөл байх ёстой гэсэн үгнээс 1990 оноос хойш баримталж ирсэн шинэ бодлого юм аа. За Монгол улсын харилцааны хувьд Оросын холбооноос бүгд найрамд хятад ард улстай ижүүрэн төлөвлөлийн харилцаа. За Оросын холбооноос Япон болон энэтхэгтэй стратегийн төлөвлөлийн харилцаа, бүгд найрамд Солонгос улс болон Америкийн улс Герман Турктэй ижүүрэн төлөвлөлийн харилцаа, Канадтай бол Австралитай бол өргөн хүрээний төлөвлөлийн харилцаануудыг бол доогоор тогтоогоод байна. За энэхүү төр зөргөлөөтэй холбоотой Монгол улсын төрийн тэргүүн бол одоо тухайн улсуудын ерөнхийлөгчтэй уулзаж аль биесний уулзалтуудыг хийснийг зургаар баталгаажуулж харуулсан байна. За Монгол улсын төрийн тэргүүнүүд үеийн үед буюу стратегийн түншлэл буюу тэнцвэртэй бодлогын зарчмыг баримталж ирж байсан юм а гэдгийг бол бид нэр харж байна. За нэгдсэн үндэсний байгууллагатай олон талт харилцаанд манай улс хэрхэн оролцож байна вэ? Олон улсын засгийн газар хоорондын хамгийн түгээмэл нээлттэй улс орны хоорондын харилцаа үндэсний хамтын ажиллагааг буюу хамгийн олон салбар чиглэлийг хамгаалдаг байгууллага нь нэгдсэн үндэсний байгууллага байдаг. За нэгдсэн үндэсний байгууллага нь 1945 онд байгуулагдсан. Яг за энд манайх 1900
61 онд нэгдсэний хянараагаар буюу бүс нутгийн болон дэлхийн чанартай толгомцсон асуудлыг шийдвэрлэхэд Монгол улстай хамгийн түрүүнд оролцож эхэлсэн байгаа. Энэ дээрс арчлыг бэхжүүлэх, за цөмийн болон цөмийн үсэггүй байх, за инх тайвныг эрхэмлэх, дэлхийн уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой асуудлуудыг бол энэ түрүүнд бас нэгдсэн үндэсний байгууллагын энэ дээрээс одоо чуулганд хуралдуулж байсан. За Монгол улсын хувьд гадаад төлөв үзлэр амжилттай бол эдгээрийг бас мөн тусгаж өгсөн байгаагаараа онцлогтой байгаа. За нэгдсэн үндэсний байгууллагатай олон талт харилцаанд манай улс хэрхэн оролцож байна гэдэг маань хамгийн сүүлд тогтвортой хөгжлийн боловсролын тухай буюу тогтвортой хөгжил, за эдийн засаг, байгаль орчин, нийгмийн тогтвортой хөгжлийн тухай асуудлуудыг бол дэлхийн нийтээр энийг ярьж байна. За мөн мэдээж өмнө дэвшүүлж байсан асуудлууд бол яг хэвээр юм байгаа. За Монгол улсын гадаад бодлого ямар бүс нутагт ямар улс оронд голлон ажиллаж байна. За хойд Америкийн улс орнууд, за зүүн хойд Азийн бүс нутаг, Төв Азийн улс орн, Европын улс орнууд, зүүн ба зүүн өмнөд Азийн бүс нутгийн орнууд бол идэвхтэй үйл ажиллагаа явуулж байна. За зүүн хойд Аз гэж энэ бүс нутагт бол Оросын улбооны улс, Бүгд найрамдах Хятад улс, Америкийн улс, Канада, Япон, Бүгд найрамдах Солонгос, Бүгд найрамдах Арслан Солонгос улс зэргийг хамааруулж ойлгож болно. За Төв ба Евразийн орнууд нь Оросын улбооны улсын түүхэн уламжлалтай геополитикийн нөлөө бүхий бүс нутагтай бөгөөд Оросын улбооны улс, Бүгд найрамдах Хятад улс, Шанхай хамтын ажиллагааны нийгэмлэг, Европын эдийн засгийн холбоо зэрэг бүс нутгийн байгууллагуудтай хамтран ажиллах нь ирээдүйн манайд улс чухал ач холбогдолтой гэж үзэж байсан юм. За зүүн ба зүүн өмнөд Азийн буюу Аз намхан талын орнуудын нэг хэсэг хамаарах бөгөөд Монгол улс нь 1998 онд АСЕАН-ийн улс төр аюулгүй байдлын асуудлаар яриа хэлцээрийн үйл явц болох АСЕАН-ийн бүс нутгийн чуулгыг гишүүнээр хэлсэж 2005 онд АСЕАН-ийн найрамдлын хамтын ажиллагааны гэрээнд нэгдсэн байна. Олон улсын байгууллагуудах хамтын ажиллагаа хэрхэн өрнөж байна. За энийг бол бид нэр дараах хичээлүүдээр орсон мөн дэлгэрүүлж үзнэ. За энэ дээр бол олон улсын валютын сан, Азийн хөгжлийн банк, дэлхийн банкнууд бол сүүлийн жилүүдэд Монгол улстай оруулж байгаа хөрөнгө оруулалт бол маш их байгаа гэдгийг та бүхэн надаар хэлэлт юмж. За сурагчийн 176-аас 184 дэх хуудсан дахь мэдээллийг уншиж бас асуулт алгуурт нь хариулж үзээрэй хүүхдүүдээ. Ингээд өнөөдрийн хичээлд анхааралтай оролцсон хүүхдүүдээ баярлалаа.